За. За буучлаа. Одоо тэгэл энэчнээс одоо амьдрал эхэлнэ шүү дээ. Одоо энэ чи харж байгаад интерметр юм аа нээгээд за тэгээд одоо өлсөж чинь хоол ундны бодно. Тэ? $131 болсон байна. Nasdaq дээр нэг position нээгээд тэгээд сүүлд бас тэр ашигтай болсон бол гоё хойлоо. Энэ гэхдээ stop loss нэрэ багтуулсан байна. Ийм ярилж байгаа. Тэгээд ямар ч гэсэн унааны мөнгө болсон. За сайн нэг онгоцоос дөнгөж буугаад яг чарт харсан чинь доошоо энэ дид явж байгаа. Тэгээд дагуулаа шууд орчлоо. 100 pips 95 pips-ний TP-тэй. Одоо нэг $70 ашигтай явж байна. За онгоцоос буугаад гараад ирлээ. Тэгээд дөнгөж буугаад нэг entry нэгээ сая ишээ цаашаа гарч ирж байгаа хооронд арилжаа маань ер нь ашигтай яваад. За тэгээд нэг TP хүрцэн байна. За тэгээ баланс сая тэгээд энийг эхлүүлж хооронд $100 татсан. Бичлэг эхэлж хэмжээг байх. Бичлэг эхэлж хэмжээг байхад ороод ирлээ те. За энэ $500 хийсэн. Эхэлсэн 3 сарын 11 те. За ингээд $100 ашиг хийсэн. 100-ыг татсан. За тэгээ сая notification таталтын notification ирж байна. Одоо банкны application руугаа ороод харъя. За ороод иржээ. 355,703. Окей. Nice. Кофе уух уу? За кофе ууя. Тэгээд энэгээрээ одоо кофе авч уучаад нэг юм идчихээд амар өлсөж чинь шүн гасан болохоор тэгээд нэг хотын дөрөв таксидад буудлал руугаа явна да. Миний ярилцж байгаа бол нэг харуулж. Bitcoin дээр long ярилцаанд орсон байгаа. Одоо баланс түрүү Nasdaq stop loss зөвхөн 483 болцсон байна. Одоо баланс буцаад 530 руу орж байна. Энэ TP авчвал Тэмүүлэг гүйцээд нэг $100 л яваад оччихно. Тэгсэн чи хаан банкнд дээр юу байхгүй, Apple Pay байхгүй болохоор ийшээ төлбөр хийхийн тулд заавал худалдаа хөгжил рүү шилжиж тарах гэдэг. Нэг ийм данс байна. За одоо харуулчих. Би сая ингээ мөнгөний бас ягаад нэг $12,000 төгрөгийн үлдэгдэлтэй нэг ийм данс байгаад байна. Тэгээд Apple Pay-ээр төлөө явуучвал хамаагүй амар байгаад байна. Тэгэхгүй болохоор ингээд банкнаас банк руу заавал шилжүүлэх хийх шаардлага гараад байна шүү. Тийм болохоор энэ дансан дээр ингээд тогтлоо шүү. Тэгэхээр түрүүний биткойны ярилцж маань иймэрхүү хаагдсан. Таксины мөнгөө бэлнээр авахгүй бол тийм байх. болох байна. 553 байгаа. 53-ын татчих дөө. Чи. За өсөлт хийсэн $53. За. Харцсан. Бурцсан. За зарласан гинэ. Ер нь бол нэг 40 секунд явцал юм уу? Тийм ээ. Шууд зэрсэн. Exchange дээр 11% шимтгэлтэй гинэ. 11% за зүгээрээ тий. Окей. Таксины мөнгө л авч байгаа юм чи штэ. Яа, таксиныхаа мөнгөө авчихсан уу? Yep. $150. Ямар ч гэсэн өнөөдөр хоолтойгоо. Өнөөдөр хоолтой 200 гэж тооцсон. Нэг өнөөдөр нийлээ $400 тий. Айл болох тухайн өдөртөө тэр $1,000 тулгахыг бодондоо. Тэгэхгүй 1,000-аас даваад ингээд яах юм бол хүлээгдэх шаардлагатай болно. Яг 12 цаг л та. Тий. Гэхдээ шууд амьдарч байгаа хүмүүс чинь тий. Тий, шууд амьдарч байгаа хүмүүс чинь 12 цаг гэх чинь бас урт хугацаа байгаа даа. Chrome биш тий. Тийм байна. Тэр үн Chrome. Comfort Chrome. Жинхэнэ таксины үүгцэг машин байна да. За таксинд суучлаа. За одоо хоёул хаашаа явах вэ? Одоо хотел руу явнаа. Одоо цагаар магаар хэр байгаа болоо. Ерөөсөө нэг ч галсангүй тий. Гараагаа. Ерөөс дандаа нэг байсан. Метро энтер гэж явсаар байгаад явж ирсэн. Хотын төв рүү ороод ирлээ. Усны буудлаас метродоо л метрогоороо явсаар байгаа л ингээд гараад тэр цагаагаар хэр байх. Амар зузаан цам савцтай явж байна. Ямарс бүүдгэр үлээ. Тий. За тэр буудалд очиод да. Домбагш. Вэнэр домбад арах гэж тэгээд. Авсан өөрөө. За нэг буудалтаа төхөнж яхад энэ тип авчвал тэгээд бас өнөөдөр нь бас дайжлоо. Шууд онгоцтой юм чи хийх шаардлага. Ой энэ зочлоо шин. Тэгээ сая нэг буудлаа ороод тэгж ягаад нэг энтри нэгээд орхисон. Хоёулаа л бастай. Тий, хоёулаа л бастай. За миний хувьд нэг хасах $70. Одоо баатаас 430 очтой. Тэгтээ зүгээр ягаад тэгэхээр энд 470 болсон байна тий. $28 stop lossтай. Ягаад гэхээр өглөө ашигтай байгаа тий. Тэнчнээсээ $100 витро хийсэн байгаа. Тэгээ зөрүү нэг $30 гарч ирж байгаа. Одоо нэг хоол унд мундаа идчихээ. Тэгээ нэг нухацтай яг сууя да. Тэгэхгүй болохоор бас замд ингээ явж байгаа жижиг цаг дээр харж мараа. Тэгэхээр бас жоох юу байгаад байна. Одоо тэгээ нэг л бас авцсан юм чинь. Одоо нэг жоох явхар үзэхгүй бол бас болохгүй байна да. Яг хог ачдаг
цаг магаар нь яваад байна Харин уу? тийм Хаасыг бол хогоо гаргаж шидэж шүү. ойлгохгүй байна. Энэ надад бодон одоо төөрөө шүү. Буудлаа хараг гигээтэй шүү. Буудлаа олохоо байлчна. Зя. Mac байгаа зүг рүү явъя гэдэг. Хан тэр нэг таньдаг л юм харагдаад байгаа. Нэг өмнө нэг ирж яхад л энэгээр алхаадсан санагдаад байна. Очи ирж исэн юм. Ирж исэн шүү дээ. Тэгтээ нэг юу биш ээ. Нөгөө нэг зөвөр нислэг хүлээх хоорондоо л Энэ манай бодол юм те. За гараа чигээр явах гэсэн юм шүү дээ. буудлаа бүтэн тойроод буцаа буудлаа гараад ирж идэг шээ. За апдейт юу вэ? Апдейт нэлээд сая бас алхаж матхад юм үзэж явж байгаа. Тэгээ жон цангаад пивгаас ууж. Түрүү нэг энтри нэгээд жоо хасахтай хаацсан. Одоогийн байдлаар нэг энтри нэг ийм ашигтай $63 ашигтай. Нэлээд байрна. Энэ байраад хэрвээ TP зогсох юм бол өнөөдрийн алдагдлаа нөхөөд тэгээ цаана бас хамттай ашигтай гараад ирчин. Тэгээд юу ч гэсэн энэ энтригээ жоохон бариад үзье гэж бодоол байна. Тэгээ тэгингээ нэг жоохон PM уугаад чийлрийда тий. За миний болохоор баланс $450 таа. Түрүүн $500-аас унаад сүүлтийсээ арилжаанууд болохоор коин дээр нэг том алдагдлал үлээсэн. Бусдаар бол нэг иймэрхүү ашигтай явж байгаа. Тэгээд нэг шөндөө бариад тонцох юм уу нэг арилжаа нэгээд үлдээчээ гэж бодож байгаа. Тийм тэгээ өнөөдөр чи CPI 930-аас тий. 930 CPI-тэй учраас бас наан нэх олон арилжаа нэгэд яах вэ гэж бодож байна. Тэгээ энэ чи харах юм бол ер нь бол нэлээд гайгүй ашигтай явж исэн юм. Хоёр арилжаа брик-ийн зөхөлцсөн. Тэгээд нэг арилжаа стоп лосс зөгцсөн. Тэгээ яхаа жоохон нөгөө нэг илүү сейф байдлаас үзхүүднээс арилжаа жоохон явуулаад брик-ийн шууд тавиа явчихад байгаа. Маргааш уусаа тэгээд өнөөдөр өдөр ирж байгаа юм чинь маргааш бол яг жинхэнэ ихний өдөр л гэж явах бах те. Бараг. Тэгээ марга өнөө хоолж яхад идчихвэл үү дээ. За тэгвэл тэгээ CPI дээр буцаад засах уу? Тэгээд За CPI дээр ууцаа. Сая ингээд цаг хаагдаад шууд дэш өсөж чинь одоо ингээд. За тэгээд баринда барь. Брик юм чинь тэгээд сайхан бариад. Апдейтийг харъя. За нөгөө нэг түрүүний сэлтдэг арилжаа чи ингээд 147 түрүүний алдагдлаа нөхөө цаана одоо TP зөхөх юм бол цаана дахиад нэг $100 ашигтай гарч ирэх гэдэг. За тэгээд жоохон хүлээч та. Яг бичлэг эхлүүлэхээр л буцаад Бичиг хэлэхээр буцаад байна. нэг яг энэ гоё TP хурж мөрч. Сая ингээд 20 pp 10-20 pp дээр яг зур хаавал хаачи гэж бодож исэн. Тэгээд бичлэг эхлээд явахын алдтал дээш шууд татчихлаа. За одоо буцаад доошлж байна. Нөгөө TP зөхөх юм бол витрав хийх процесс дээр эргүүлээд бичлэг асаа да. Чанад бүгд тэр брик юм зөхөд байна. Одоо харин брик юм тавихгүйгээр зүгээр яг харилждаг шиг л харилж идөө л гэж бодож байна. Стоп лоссоо тавиал брик TP-гээ тавиад риск дүр яваардах харьцаагаар ер нь бол олон арилжааны дараа ашигтай гарч ирэх байдлаар тий. Тэгвэл одоо ингээд арилжаанд ашигтай ер нь айгүй сайн яваад байгаа хэрнээ ер нь бол буцаж ирээд дандаа брик юм зөгчөөд тэгээл яваад байна. Одоо жишээлбэл хамгийн сүүлийн арилжаа гэхэд эндээ шортлсон тэгэл жоохон явуулаад яг брик юм тавьчихсан. Тэгээ энийг доош ивдэнгуут л нөгөө брик юм тавьсан юм аа. Ингэж ирж зохиол тэгэл доошоо очиж байгаа. Гих мэтчлэн л байна да. Одоо буцаад дэшээ татчих шít. Биткойн зэлтэй байна. Тэгээд 500 гарах юм байна. Тэгээд дээшлсэн. Орой олдгоо л өсч өглөө. Өнөөдөр тэгээ яхаа бүх нөгөө нэг жоох алдагталтайсэн нөхөд одоогийн байдлаар нэг $250 орчим ашигтай. Одоо цагийн харалт Тий 1.16. За шинэ доороос ороод энд ингээ хаалт ямар нөхцлөөр trading view оруулчих нөхцөл. Ишэлөө тий лөөвлөө хийсэн. Энэ ч лөөр хай байна. Энэ лөөр хаяг дэшигээ ивдсэн. Шинээр хайр хай тогтоосон. Буцаад орж ирсэн. Ханш буцаж орж ирээд энэ ч удааш ирсэнтэй энэ ч спорт байрсан буюу ханшийн рейнж хөдөлгөөнд ороод за тэгээ энэ ч ер нь бол тогтож гинэ гэж үзээд ханшийг ер нь бол цааш дэшээ хайр хай хийх талтай гэж үзээд энэ чэнэс нэг жижиг лотоор нэг 4 энтри 4 дарцсан л гэсэн. Лото хуваагаад 746. За одоо энэ чэнэс шууд татах хүсэлтэд явуулчихъя. За $246 гэсэн үг тий. За миний баланс алдагдлаасаа буцаад 506 орж ирсэн. 440-тэй явж ирсэн. Сая голден дээр тэмүүлэнтэй цуг ороод маргааш нэлээ ашиг хийж талуудаа өгнө. За гоо орцсон. Окей. За 1.19 төгөөд 1.20 тий биелж байна. За ингээ 877 мянга. Сая 300 мянга хавцаал ер нь татчихж байгаа юм шүү тий. Нийлээд. Тий. За тэгээ ямар ч гэсэн одоо ингээ шүн болцоо. Одоо нэг сэндвич мэндвич болж идэв дайж та юу болчих.
Тэгэхгүй бол өдөр татсан мөнгө түрүү ингээд такси макси гэдэг юу дуусцсан. Тэгээ юм идээгүй байгаад байгаа. Сэрэмлийн орсон. Тэгээд амар гоо. энэ юу чипс юм уу? Тэгээ нэг ганц хоёр тийг одоо энийгээ уугаад сайхан гоё унтсан шүү. Ингээд гоё сайхан унтсан шүү.